галзуу сервис ухтан тавтай морил. За бүгдээрээ тавлагуу. Энэ удаад хэдүүлээ. Ойлгомжтой. Teach you a lesson. Гэх энэ галзуу цувралаан үргэлжлүүлцгээе. За хэдэн боронууд нь та нарыг галзуу ихээр хүлээж авахч нь мэдээд одоо юу хэмтэй. Одоо хамгийн хурдан дараагийн парт нь орж байгаа л одоо цувралуулж байгаа юмдаг удаа гэж тийм ээ. Шууд дараалаад цувралаа үргэлжлүүлээд ярьж өгч байна. Тэгэхээр та нар маань энэ хичээл зүтгэл сэтгэлийг минь үнэлээд галзуу кино Instagram хуудасаа дагахтал болоо явж байгаа юм шүү. Тэгэхээр нэг олон юм хэлэхгүй энэ цуврал маань угаасаа үйл явдал нь улам галзуу болж байгаа. Тэгэхээр хурдхан шиг үргэлжлүүлцгээе. За тэгээд үргэлжлүүлэхээс өмнө ингээс нэг юм дуулгаадах юм. Тэгэхээр мөн бүрэн энэ галзуу цувралын энэхүү дугаарыг тарих оюуны хүчрхэг дэмжлэг Memotide. За бас таны ярьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй U-Skin-тэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабадрагуул саба адардсан бол лайка дарахтал болоо явж байгаа юм. А бас галзуу сервис сувгийг мэдэхгүй нэгэндээ шеэрлэж болох юм. Тий. Бас галзуу кино Instagram-а дагаарай. Ингээд энэ галзуу цувралаа хийдүүлээ үргэлжлүүлцгээе. За хуучин эхнэртэйгээ гадуур алхаж байгаагаар цуврал маань үргэлжлэнэ. Тэгээд явж байгаа дахлах сургуулийн сурагчид тамхи татаж нэгнээ дээрлэхэж байгаатай таарлаа. Эхнэр нь багш учраас очиод болиулахыг хүссэн бол мань хойчин өөр бодолтой байна. Хүүхдүүдийн хэрэг төндлөнгөөс оролцож хэрэггүй. Томчууд бид нар хүүхдүүдээс айх юм бол тэр чинь дэлхийн сүрхийн цондон гэж мэд. Тэгээд чи намайг хамгаална гэж амлаа үсттэй. Тийм ээ, тэгэж амласан. Явж ажиллаа хийдээ. Тэгээд эхнэр нь очиод сурагчдыг тамхи татхаа болохыг сануулж загнасанд цаадуулан дуртай дургүй үгэнд нь орцгоно. За дүр солигдоход чо гүчол гихч сурагчийн шүүх хурал болж байна. Тэр ангийнхнаа байнга дээрлэхэд зогсохгүй өөрийг нь болиулах гэж оролцсон багшигаа хутаглаад амийг нь хөнөөсөн байлаа. Харин амиа алдсан багш нь Хуажины эхнэр буюу боловсролын сайдын охин байж таардаг. Тэгсэн шүүх насанд хүрээгүй ар гэрийн амьдралын боломж таарав. Анх удаа гэмт хэрэг хийсэн хэрэгтээ гимшиж байгаа гэх мэт шалтгаануудыг харгалзаж үзээд 4 жилийн л хорих ял оноосон байж. Тэгсэн Хуажин галзуурах шахтлаа ууралсан ч шүүх танхимд арай хэм бие барина. Тэгээд дараа нь цагдаа нар тэрнийг шүүхийн гадаа гаргаж ирэх үед Хуажин машинтайгаа хар хурдаараа дайрж ирсэн ч хажуунаас нь өөр нэг машиныг нь мөргөөд зогсоосон нь хадам аав нь буюу боловсролын сайд Чой Гансог байлаа. Тэгээд тэрнийг гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлдэг. Орон хамт хоол идэх үеэр Чой сайд тэрнийг тайвшруулах гэж оролдоно. Чи энэ хэрэгт өөрийгөө буруутгах хэрэггүй. Бас зовлонгоос амар хэлбэр ангижрах гэж оролдох хэрэггүй. Харин энэнийхээ оронд юу хийвэл зөв бэ гэдгийг бодож тэрнийг үйлдэ. Томчууд бид хүүхдүүдээс айх юм бол энэ нь дэлхийн сүрхийн цондон гэж охин минь үргэлж ярьдаг байсан. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд бид юу хийж болохыг бодцгоё. Би удахгүй боловсролын сайд болно. Тэгээд боловсролын эрхийг хамгаалах товчоог байгуулна. Энэ бол охиныхоо дурсгалыг хүндэтгэх миний арга зам. Харин чи сайн бодоод эргээд холбогдоорой. За тэгээд дүр солигдоход Хуачин ажил дээрээ боловсролын сайдтай шуурхай хуралд орж байна. Тэд тусгай ажиллагаа явуулах дараагийн сургуулаа боловсролын сайдад танилцуулахад бэлэн болсон нь тэр. Тэдний ажиллах дараагийн сургуульд багшилж байсан нэг багш эмэгтэй сурагчийг хүчирхийлэх гэж оролцсон хэрэгт буруутгагдаж ажлаасаа гараад удалгүй амиа хорлсон байж. Гэвч тэдний олж тогтоосноор тэр багш буруугүй. Харин хохирогч гэгдэж байгаа охин өөрөө сошиалд олон дагагчтай инфлюенсер учраас багшийг бүлийдсээр угаад амиа хорлоход нь хүргэсэн гэж тэд бодно. Тэр үед ийм явдал болсон юм байна. Хан Эрик гэгч тэр сурагчийг хичээл дээр лайв хийж байхад нь хичээл зааж байсан багш нь лайвыг нь тасалдуулж хичээлээ хийхийг шаардсан байж. Тэгээд утсыг нь хураасанд тэр ууралжээ. Тэгээд найзынхаа үсэнд зориуд бохнааж угаад багш руугаа явуулсанд учрыг мэдээгүй багш нь тэр охины үсэнд наалцсан бохийг хайчилж өгч. Тэгсэн найзтайгаа хувилцсан Эри тэр явдлыг утсаараа бичээд зориуд дууг нь арилгаж өөрчилсөн бол найз нь багшигаа хараагүй байхад шийтгүүлж уйлж байгаа юм шиг царай гаргаж. Иннээс болоод багш нь ангийнх нь охиныг дарамтлж үсийг нь хайчилсан гэсэн утгатай бичлэг сошиалд вайрал болж эхэлжээ. Энийг мэдсэн багш нь сандарч эхэлсэн бол Эригийн анги таасан багш тэрэнд туслахаар болж Эриктэй уулзсан байна. Учир нь тэр бичлэгийн дууг зориуд арилгаж өөр дуу эвлүүлж байгааг нь багш харсан байж л дээ. Тэгээд Эриктэй уулзсанд нөгөөх нь ч мэлзэн.
Би зүгээр л харсан зүйлийг бичиж постлсон. Тэгээд ориг дуутай нь постлохгүй байсан. Би чамайг эвлүүлэг хийж өгөхийг чинь харсан шүү. Чи ягаад багш нартайгаа ингэж муудалцаад байдгийг? Би чиний дунд сургуулийн хувийн хэргийг үзсэн. Чи сайн сурдаг. Бусадтай эвтэй сайн сурагч байсан байна л шүү дээ. Багш нартайгаа ч сайн харилцаатай байсан байна лээ. Би бодож үзье. Тэгэд багшийн өрөөнөөс гарсан даруйд багш нь өөрийг нь хүчрхийлэх гэж оролдсон гэж жүжиглээд бичлэг хийгээд цадсанд багш нь шоконд оржээ. Удалгүй сургууль руу хүмүүс тасралтгүй залгаж янз бүрийн лайвчин нөхдүүд багш нарын өрөөлөө дайрч орж ирээд багшийг нь чичлэх болжээ гэж. Тэр бүхэл ихнэр хүүхдүүд нь хүртэл сандарцгаадаг. Удалгүй хэн нэгэн гэрийн хаягийг нь ил болгосонд баахан залуучууд гэрийнх нь гадаа эргэлдэх боллоо. Тэгээд хөөрхий халагдах өргөдлөө өгсөн байна. За тэгээд машинда амиа хорлжээ гэж. Машиныг нь хүртэл янз бүрийн будгаар будаад хараалын үгсээр дүүргэжээ. Ингээ зогсохгүй баахан лайвчд оршуулга руу хүртэл дайраад чимүү өглөөгээд нүглээ цагаадахгүй там руугаа тонил гэж тэнэгтэж ихнэр хүүхдүүдийнх нь үйлийг үзсэн байна. Тэгсэн Жум багш уурлаад ээрийг очиж амиа алдсан багшийг өмөрч загнасан боловч цаадах нь уйлсанд Жум багш шок. Тэгэд өнөөхөн шууд лайв хийж би цаашид лайв хийж чадахгүй. Багш нар намайг дарамтлаад байна гэж үйлчээ. Иннээс болоод сургуулийн нэр хүнд шалаарныг болсон учраас сургуулийн захирал нь эригээс тэр бүх постуудаа устгахыг гуйсанд хариуд нь нөхөр Жум багшийг өөрсдийнх нь анги даасан багш болгож өгөхийг хүсч. Ингээд Жум багш тэдний анги даасан багш болохдоо зэрэгцээд эри ангидаа Жум багш өөрийг нь дарамтлахын тулд зориудаар ангийг нь дааж авсан гэсэн цов яриаг тараасан байна. Тэгэд Жум багш руугаа мессеж бичиж багш нар та нарын ачаар би 500 мянган дагагчтай боллоо. Баярлалаа гэж тохиурхжээ. Мэш зөв мө гаруугүй. За болсон явдлыг сонссон боловсролын сайд уурлаж ажиллагаагаа яралтай эхлүүлэхийг тушаасан хойжинч ажиллагаагаа эхлүүлдэг. Гэхдээ энэ удаагийн сургууль нь охидын сургууль байсан учраас мань хойжин өөрөө ажиллах боломжгүй байлаа. Тийм учраас товчоондоо элсүүлсэн эмэгтэй мөрдөгч энэ удаагийн хэрэг дээр ажиллах болдог. За дүр солигдоход Жум багш ангид нь хэсэг хугацаанд хичээл заах дадлагын багшийг танилцуулж байна. Намайг ийм хандрын гэдэг. Би математикийн хичээл орно. Та нартай танилцахыг тийсэн ядан хүлээж байна. Миний хичээлд яаж орж байгаагаас чинь хамаарат би та нарын хувьд нэг бол сахиусан тэнгэр шиг, нэг бол хар дарсан зүүж шиг чинь байх болно. Нөгөөдөл нь хүн байна ч гэж тоодгүй. Тэгсэн Жум багш эрц бүртгсэнд цаадуул нь анги даасан багшаач тоохгүй л байлаа. Нөгөө эрич сурсан ёсоор хамгийн хойно суугаад лайв хийж байна. Тэгэд шинэ ирсэн багш өөрийг нь хараад байгааг анзаарсан тэр хажуудаа суудаг найздаа шивнсэнд цаадах нь ийм багшийг өднө гэж. Та найз залуутай юу? Одоохондоо байхгүй. Ийм хөөрхөн байж яагаад ганц би юм бэ? Гоо сайхны мис заслаа сайн л хэлгсэн байж штэ. Их мөнгө төлсөн харагдаж байна. Таныг мис засал хэлэхээс өмнө ямар байсныг чинь харж болох уу? Тэгсэн ангийн охтууд баярлцгааж зураг үзүүл гэж хашгирсанд ийм багш сандарсан байдалтайгаар яваад очно. Би мис засал хийлгсэн. Урд нь том хөхтэй байсан. Даанч тулааны урлагаар хичээллэхэд жоохон хэцүү байсан болохоор жижигэр үлчгсэн. Харин чамд хөх гээд байх зүйл байхгүй болохоор миний тэр зовлон яаж ч ойлгох вэ? Ингэж хэлсэнд нь ангийн охтууд дургуутсаад дөнгөнөлдөж эхэлсэн бол Жум багш сандарлаа. Тэгэд ийм багш нөхдүүдийн гар утсыг хурааж авахар шаардсанд Жум багш бүр их сандарсан бол нөгөөдүүл нь ч дургуутсах нь ойлгомжтой. Тэгэд эригээс утсаа хураалгахыг шаардлаа. Би лайв хийж байна. Та шинэ болохоор мэдэхгүй байх л та. Сургуулийн удирдлагаас надад хичээлийн үеэр лайв хийх хэрэг өгсөн. Би хоёр хэлэхгүй шүү. Утсаа өг. Тэгвэл наад үгээ миний бүх дагагч нар руу харж байгаад хэлдэ. Тэгсэн ийм багш гарыг нь өшгөлж утсыг нь алдуулаад тэгээд нөгөө утсыг нь хан руу өшгөлсөнд бүгд шок. Уучлаарай та ч галзуурч хаяа. Галзуурсан хүмүүс гэвэл энэ сурагчтай л байна. Энэ анги миний бодсноос ч дорё. Тиймээс би нэг зүйл хэлчихье. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө багшаас дээгүүр тавих гэж оролдсон сурагч гарах юм бол багшийг үл хүндэлсэн, багшийг доромжилж тохиургасан сурагч гарах юм бол хууль зөрчсөнд тооцогдно. Шинэ багшгүй та жоохон дүрдээ итгэхэд байгаа юм биш үү? Би өөрийгөө дахиад танилцуулъя. Би бол боловсролын эрхийг хамгаалах товчооны мөрдөгч ийм ханарын байна. Би та нарын бусдын суралцах эрхэнд алдаж байгаа хууль бус үйлдэлийг хатуу гараар нухчин дарахтаа бэлэн байх болно. Энэ хүрээнд бүх шаардлагатай алхмыг хийнэ. Хамгийн түрүүнд утсыг чинь хураана. За ингээд бүгдээрээ утсаа хураалгацгаана. Та нар багш нараа хуурахын тулд хураалгадаг хуучин утаснуудаа хураалгаад чинхэн утсаа авч үлдээгвэ гэдэгт найдаж байна. Хэрвээ тийм алхам хийсэн бол та нарт 3 секунд өгье.
1, 2, 3. Тэрнийг 3 тоологтой зэрэгцээд сургуулийн аюулын дохио дугуурлаа. За тэгсэн хүүхдүүдийн утсанд сулгасан сургуулийн айп аюулын дохиогоо дугаргаж тэдний үндсэн утаснуудыг нь бариад өгчихнө гэж. За тэгсэн товчооны ажилтнууд ирээд сургуулийн үнцэг булан бүрд камер суулгацгаана. Бас сургуулийн үүзлэр сургууль бүхэлдээ боловсролын эрхийг хамгаалах товчооны мэдэлд шилжсэн гэдгийг албан ёсоор зарлана. Тэгсэн мань хожин багш нарын өрөөнд орж ирлээ. Багш нарыг сурагчдад зөв ёсны шаардлага тавьсныхаа төлөө тэдэнд сошиалор бүүлийдүүлж байсан тохиолдол байгаа эсхийг бичиж өгөхийг хүсдэг. Тэгсэн хинч мэдсэнгүй. Тэр бүхэл хичээлийн эрхлэгч нь манай сургуульд ямар ч асуудал байхгүй гэж мэлцэх гэж оролдоно. Тиймээс хожин тэднийг хэрвээ ямар нэг зүйл санах юм бол бичээд өөрт нь өгөхийг хүсдэг. За энэ үеэр ийм багш ангийнхнаа гадаад талбайд гаргачихсан дэглэж байна. Их завсралгааны үеэр ийм мөрдөгч хожин дээр ирж илтгэхэд ийм мөрдөгч тусгай хүчний бэлтгэл дэслэгч болох нь тодорхой болно. Тэгэд хожин мань хүнтэй сургуулийн дэрэгдэх дэлгүүрээр худалдагчаар түр ажиллаж байгаа хилцэн орлогч дарга Бон Гүндэгээ танилцуулна. Тэрнийг Кайст сургуулийг төгссөнийг мэдээд ийм мөрдөгч биширч гар барьсан ч гарыг нь бяц базах шахлаа. Тэгэд яагаад ийм мөрдөгчийг багтаа илсүүлснэ тэрэнд хэлж өгнө. Галзуу сурагчдыг галзуу багшаар л дийлнэ. Харин чи бол жинхэнэ галзуу байж чадах хүн. Гэхдээ заавал дагаж мөрдөх нэг дүрэн байгаа. Чи хүн алчваа. Тиймээс тэсвэр алдаад хүн алчих гээд байх юм бол алган дээрээ төвчээр гэсэн ханзыг бичээд гүнзгий амьсгаав. За юу. Мэдлээ. Гүйцэтгэе. За ингээд 2 мөрдөгчийг гарч явсны дараа баахан сурагчид орж ирээд дээлгүүрийг нь тонлоо гэж. Ийм мөрдөгчийг ангидаа иртэл ангийнх нь ангиа цэвэрлээгүйгээр явах гэж байлаа. Жун багш цэвэрлэх хэрэггүй. Өөрөө ангиа цэвэрлчихнэ гэсэн. Тийм эцтэй багшаа. Ийм багш шууд заамдаа давлаа. Тэгэд нөхдүүдийг ангиа цэвэрлэхийг тушаасанд цаадуулн хэлэх үггүй болцгооно. За тэгэд тэд анх удаага ангиа цэвэрлж эхэлцгэн. Анх удаага штэ манайхаа. Тэгсэн жун багш ийм багштай уулзаж сурагчдад арай хатуурхаад байгаа юм биш үү гэж ярилцаж байгааг Эри болон тэрний найз бичлэгийг нь хийж аваад жун багш манай анги даасан багш болонгуудаа биднийг дэглүүлэхээр товчооны мөрдөгч авчираад тэр нь манай Эрийг зовоогоод байна гэсэн тайлбартаагаар сошиалор тарааж эхэлнэ. Оройн хожин боловсролын яаман дэх товчооны офис дээр ирээд сурагчдын сошиал хаягуудыг шалгаж багш нарын эсрэг ямар нэг зүйл бичсэн эсхийг нь олж тогтоохыг Гүндэ ийм мөрдөгч хоёрт даалгалаа. Маргааш нь ийм багш сурагчдын сошиалын тайланг аваад жун багшийн анги руу яваад орно. Та нар энийг юу болохыг мэдэх үү? Та нар энэ хүний зургийг зөвшөөрөлгүй аваад постлж, доор нь шоолж доромжилсан байна. Энэ бол онлайнаар худал мэдээлэл түгээх гэмт хэрэг. Тиймээс энэ өдрөөс эхлээд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг манай боловсролын эрхийг хамгаалах товчоноос үжиггүй баривчлана. Та бидний сошиал хаягийг зөвшөөрөлгүй үзсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш үү? Бидний хувийн нууцд халдах эрх та нарт байгаа мó? Ингээд урдаас нь элдэв тайлбар тавьсан хэрэгээр ийм багш тэдний галуун цуваагаар явуулж шийдэглээ. Оройн жун багш сошиал дээр Эри гэрийнхэн хаягийг постлж фэнүүддээ зааж өгсөн байгааг хараад цочлоо. Тэгээд ажилласаа гарах талаар бодож эхэлнэ. Гэтэл маргааш нь Эри шалгалтын хуудас бариад өрөөнд нь ороод ирлээ. Тэгээд алдсан бодлогоо заалгаж яваад асуудал гарвал дахиад ирж болох хэсгийг асуугаад гараад явна. Бас ийм багштай тараад ээлдгээр мэдлээд гарсанд ийм багш гайхнаа. За сори бажигра борон гэлсний реклам алгадаадах юм. Таны арьсны төлөө Юскин. Хүүтэн зэрүүний улиралд нүүр гарт нь хуурайшаад хөлийн үсгийд нь хаграад байна уу? Тэгвэл Юскин танд тусална. Арьсанд чигшил өгөхөөс гадна нөхөн түлжүүлж толгор зөөлөн болгоно гэд боддоо. Таны арьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй. Тэгээд нэраагаас эхлээд бүх насныхан хэрэглэх боломжтой юм байна. Өөртөө ойрхон байрлах сүлжээ эмийн сангуудаас болон Mild Cosmetics, Cos Cosmetics-ос худалдан авах боломжтой юм байна шүү. Бас түнчлэн та Японы Юскин брендийн эмчилгээний чигшүүлэгч бүтээгдэхүүнүүдийг багцлан онцгой галзуу хямдралтайгаар зөвхөн онлайнаар буюу Tampopo гэмээр хаягаар худалдаж авахыг санал болгож байгаа юм байна шүү. Таны арьсны төлөө Юскин. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Тооны хичээлийн үеэр жун багшийн ангийнхан хичээлдээ ёр бусын идэвхтэй дуулууртай оролцож байгааг хараад ийм багш бүрж гайхлаа. Хичээл нь анх удаа аятайхан болсонд бас Эри тэрний найзууд ирээд хичээл сайхан байсныг хэлсэнд жун багш баярлалаа. Тэгсэн ийм багш болгоомжтой байхыг сануулсанд жун багш ч болгоомжтой байна гэдгээ хэлнэ. Тэгсэн хичээл тараад явж итэл Эри ирээд уучлал гуйж бүхнийг шинээр эхлэх хүсэлтэйгээ хэллээ.
Тэгээд хамт лайв хийж багштайгаа эвлэрсэн гэдгээ фэнүүдтэй хэлмээр байгаагаа хэлсэнд Жон багш гайхдаг. Тэгсэн Эри боловсролын эрхийг хамгаалах товчооны талаар лайв дээр нь сөргөөр ярьж өгөхийг хүссэнд Жон багш яахаа мэдхэ боллоо. Тэгээд маргааш нь багш нарын өрөөнд сууж байтал хуваажин ирээд уулзна. Энэ хүүхдүүдийг хараач. Ямар ч баяр хөөртэй гэгээлэг юм битээ. Яаж яваад эдгээр ийм мангас шиг болчихдаг вэ да? Та надтай юу ярих гэсэн? Та хэр удаан тэднийг дураар нь байлгах гэсэн? Зогсоох цаг болсон гэж бодогдохгүй юу? Тэгсэн Жон багш өөрийнх нь ангийнхаа охины үсийг хайчилж байгаа бичлэгийг харуулад энэ бичлэг вайрал болох юм бол карьер нь дуусах учраас тэдний эсрэг юу ч хийж чаддаггүй гэдгээ хэлдэг. Би тэднээс үнэндээ айдаг. Тэр Эрийг удаа явааг нь харахтал би айдаг. Эхнэр маань таньшгал багш байсан юм. Гэхдээ 2 жилийн өмнө сургууль дээр алуулчихсан. Сурагч нь хутгалчихсан юм. Тэгээд тэр эхнэртэйгээ хормын зураг авахулж байснаа саналаа. Бас эхнэр нь сэхэнд байж байгаад нүдэн дээр нь амьсгал хураасныг ярьж өгнө. Би таныг маш сайн ойлгож байна. Таны айдсыг ч ойлгож байна. Тийм учраас л бид энд байгаа юм. Зөвхөн таны төлөө биш, тэр хүүхдүүдийн төлөө энд байгаа юм. Эцэст нь хэлэхэд бид энд зөвхөн амиа хорлсон багшийн улмаас биш, бас таны төлөө ирсэн. Танд туслахыг хүсч хэд хэдэн сурагч манайхтай холбогдсон болохоор бид энд ирсэн. Тэгээд ангийнх нь хүүхдүүдээс багштай туслахыг хүсч бичсэн загтлуудыг уншуулсанд багшийн сэтгэл хөдөлж уйлнаа. Ангид чинь тань шиг Эригээс айдаг хүүхдүүд байгаа. Тэд өөрийг чинь юу ч хийж чадахгүй юм бол би ч бас юу ч хийж чадахгүй гэж бодож байгаа. Тэгэж бодож байгаа хүүхдүүд л жинхэнэ хохирогч. Тэдэнд тусалж чадах ганц хүн бол та. Бас өөр нэг багш тань шиг байдалд орохгүй байх нь бидний зорилго юм. Тиймээс танаас бууж өгөлгүйгээр бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье. За тэгээд Жон багшийг ангидаа орж ирэхэд ийм багш орж ирлээ. Эрич шууд лайв хийж болох хэсгийг асууна. Бас ангийнхан нь бүгд оролцоор зөвшөөрсөн гэдгийг хэлсэнд Жон багш уучлал гуйгаад татгалздаг. Төлөвлөгөө нь бүтлгүйцэнд Манери илэрхий дургуутсан. Тэрнийг дагаад ангийнхан нь хичээлдээ эдэвхгүй боллоо. Энийг мэдэрсэн Жон багш Эрик самбарт дуудана. Тэгсэн нөгөөх нь сонссон ч сонсоогүй юм шиг л царайлсаар. Багш очоод самрын урд гаргах гэсэн ч Эри үл тоож урагш гарахгүй гэж заруудалдаг. Ийм багш хажуугаас нь оролцох гэсэн ч Жон багш тэрнийг болиулаад гараас нь чирээд самбрын урд гаргалаа. Тэгээд угааска гаргасанд цаадах нь үл тоож гараа өглөө. Мань багш ч зориг гаргаад алгыг нь цогсонд бүгдээрээ гайхацгаалаа. За тэгээд багш нөхдүүдээс хичээлдээ дээгтээ оролцож бэбидээ хүндэтгэлтэй хандахыг хүснэ. Би үүнийг өөрийнхөө төлөө хүсэж байгаа юм биш ээ. Та нарын төлөө хүсэж байгаа юм. Та нарыг зөв тийшээ чиглүүлэх нь багш нар бидний үүрэг. Тэгсэн Эригийн найз нар гараад явах гэсэн ч багш тэднийг загнаад буцаагаад суулгана. Ингээд аргагүй байдалд орсон Эри самбар дээр тоогоо бодож эхэлнэ. Тэгээ Жон багшийг хичээлээ дуусгаад гараад явсанд ийм багш баяр хүргэж алга ташсан бол бусад багш нар шоконд ороод юу хэлэхээ мэдэхгүй байцгаана. Оройн уурн хүрсэн Эри багшигаа сурагчдыг хүчирхийлэгч гэж постлсон ч тэр дараа пост нь устчлаа. Тэгээд сошиал хаяг дээрх бүх зургнууд нь устнаа. За тэгээд зөрүүлээд ангийнхаа багшид хүчирхийлүүлэх шахлаа гэж жүжиглсэн бичлэгийнх нь оргийг постлсонд тэрийг нь үзсэн фэнүүд нь өөрлөн давшилж эхэлдэг. Мань нөхөр Сандраад зогсоох гэсэн ч чаддаггүй. Учир нь гүндээ профайл руу нэвтэрчихсэн ажиллаж байна. Дараа нь засгийн газрын хүсэлтээр тэрний профайл хаагдсанд Эри гал зурх шахна. За тэгээд нөхөр сошиалар бүлийдүүлж эхэллээ. Сандарсан Жон багш тэрэн лөө залгасан ч удаа авдаггүй. Гэтэл Эри өөрөө гэрт нь хүрээд ирдэг. Яг уу та нар бүгд хүсэж байгаа юм бол би үхээд өгье л дөө. Гэхдээ эхлээд чамайг ална гэд багшийг түлхэж унгаад галтагоноос хутаг аваад дайрна. Тэгээд хий цавчаад балконоор нь унах шахсанд Жон багш татаад авдаг. Тэгсэн нөгөөх дахиад дайрсанд сандарсан Жон багш өөрөө хоошоо хөл алдаад балконоор унчихдаг. Энэ үеэр өрөөнд орж ирсэн Хуваажин үсэрч ирээд Жон багшийг тэврээд доор байсан машин дээр нуруугаараа унлаа. Эрик эргээд хартал ийм багш алган дээрээ төвчээр гэсэн ханзаа зурчихсан зогсож байна. Тэгсэн Эрич хутаг далайгаад дайрлаа. Хан Эри, би чамайг алахгүй. Айгаад хэрэггүй. Харин чи сая юу хийснээ сайн бод. Чи сая үхэхээс айсан уу? Тэгвэл нүглээ намжлаад урт удаан амьдар. Тэгсэн Эри уйллаа. Тэрний гарч ирэхэд Хуваажин ухаан ороогүй. Жон багш гүндээ хоёр сандарчихсан байж байна.
Хуваажин дарга та одоо босоо. Бэлтгэл дээр эннээс өндрөөс ундаг гэж. Тийм баха. Ерөөсөө өвдөхгүйсэн. Гэхдээ та чинь галзуураа юу? Үхэж болох байлаа штэ. Би таныг хамгаална гэж амласан штэ. Тэгсэн толгойноос нь цус урссанда жум багш сандарсан бол цус харж чаддаггүй гүндээ шууд ухаан алдаад унлаа. Маргааш нь боловсролын сайд хэвлэлийн хурал хийж кибер цагдаагийн газартаа санамж бичиг байгуулан орон даяар сошиал орчинд багш нарын эрхийг хамгаалах, хууль бусаар гүтгэн доромжилсан тохиолдолд хатуу арга хэмжээ авах болсон гэдгийг танилцуулдаг. Харин нөгөө талд Чой сайдын намынхан тэрнийг хэрхэн буулгаж авах талаар зөвлөлдөж байлаа. Хэвлэлийн хурлын дараа Чой сайд хамгийн сүүлд охинтойгоо чаталж байсан чатаа уншаад өөрийн эрэхгүй хуйлнаа. Тэгсэн тэрэнд нэг линк ирсэнд намынхан өрсөлдөгчийн зохион байгуулж байгаа хэвлэлийн хурал байлаа. 2 жилийн өмнө амиа алдсан багш бол Чой сайдын охин. Харин мөрдөгч Хуваажин бол сайдын хүргэн болохыг бид тогтоосон. Өөрөөр хэлбэл тэд сурагчдад сайныг санаж биш. Харин хувийн өшөө авахын тулд боловсролын эрхийг хамгаалах товчоог байгуулсан гэж бид үзэж байна. Зангид хэвлэлээр тэдний Чой сайдын охины уршуулганд хамт оролцож байгаа зургийг тараалаа. Орон даяар боловсролын эрхийг хамгаалах товчооны талаар хил ам болж зарим нь тэднийг хатуу шүүмжилж байсан бол багш нарт тусламж хэрэгтэй байгаа өргөдлүүд товчоонд нь хэдэн зуугаараа ирсээр байдаг. Чой сайдын намын гол өрсөлдөгч Гитэгийн хийсэн хэвлэлийн хурлыг үзсэн ийм мөрдөгч Хожиныг өрөвдөжсэн бол харин нөгөө талд гүндээ өөр хилтэс рүү шилжих өргөдлөө бичгсэн суужгаад сайддаа баригдаад банднаа. Тэгсэн сайд өргөдлийг нь юмн чинээ тоосонгүй. Хилцсэн орлогч дарга гүндээ. Чиний бичсэн энэ фонт их аятайхан фонт энэ шүү. Цаашид товчооныхоо албан бичигт энийг ашиглаж байгаарай. Тэгээд чиний над өргөдлийг чинь би хүлээж авахгүй. Нэгдүгürt гарахаар бол өөрөөсөө илүү сайн хүн олж ирээд гар. Хоёрдугаарт шилжих бодиттой шалтгаан байгаа бол тэрийг хэл. Тэгэхгүй бол наадах чинь зүгээр л гоншихын жоо юм шиг уншигтаад байна. Энэ үеэр Хуваажин ийм мөрдөгч хоёр ирээд дараагийн сургуулийн кейсийг танилцууллаа. Чу Кимён гадаад хэлний сургуульд нэг сурагч сургууль дээрээ багшигаа зодсон хэрэг гарч ингээд мань гуравч тэр сургуульд яваад очино. Сургуульд Чон багш гэж нэг мундаг багш ирснээр төгсөгчдийнхэн топ сургуульд элсэх тоо эрс нэмэгдэж улмаар сургууль нь саяхнаас алдаршиж эхэлсэн байж. Энэ талаар гүндээ ийм мөрдөгч хоёрыг ярилцчихдээ гадаа нь Хуваажин айл хэдийн нөгөө багшийг олоод уулзсан улаан фэн нь онлайн хичээлийг нь сураад цэргийн сургуульд орж чадсан гэж өөрийгөө танилцуулаад зогсож байгааг нь хараад мань хоёр гайхацгаана. Энэ сургуулийн Хёнгун гих сурагч тэр алдартай багшийг сургуулийн коридорт мөргөөд унгаасан байна. Тэгсэн өнөх багш сурагчдын улирал дундын шалгалт өгсөн учраас энэ явдлыг болоогүй юм шиг бодоод өнгөрч болох уу гэж гуйсанд Хуваажин гайхна. Харин гүндээ ийм мөрдөгч хоёр сургуулийн нэг орхигдсон өрөөнд тоног төхөөрөмжөө суйрлуулад төвхөнж байлаа. Дараа нь ийм мөрдөгч сургуулийн сэтгэл судлаачийн өрөөнд очиод багшигаа мөргсөн Хёнгунтай уулзаж яагаад тийм зүйл хийснийг нь асуухад цаадах нь падийг нь цохиж унгаад намайг хөөвлөхөө хориулахаар гэд шалтгаанаа хэлдэг. Сонирхолтой тэр сургуулийнхаа номер 1 сурагч байсанд мань хоёр гайхацгаана. За энэ үеэр хэргийг товчоор мэдээлсэн эмэгтэй багштай Хуваажин уулзаж байна. Чон багш хүүхдүүдэд хичээлээ сайн заагаа зогсохгүй, шөнө өрөө хүртэл сурагчтайгаа хамт байж, сайн сургуульд тэнцсэн байвал сурагчаасаа дутахгүй баярладаг учраас багш нар сурагчид бүгдээрээ Чон багшийг хүндэлж хайрладаг гэдгийг тэр багш ярьж өгдөг. Тэгэд Хуваажин Чон багштай уулзаж нөхөрөө яагаад өөрлөнд дайрсан байж болцсошгүй талаар лавлахад Чон багш сургуулийнхаа хичээлдээ сайн хүүхдүүдэд зориулж агсан шатны давтлагын анги нээсэн тухайгаар хэлдэг. Тэр ангид Хёнгун анх хамрагдаж байсан ч удалгүй тэнд заагдаж байгаа хичээлийг голж давталгад хамрагдахаа болсон байж. Нэг удаа багш сурагчдынхаа эцэг эхтэй уулзалт зохион байгуулсан ч Хёнгуны эцэг эх хөдөө байдаг учраас ирээгүй байж. Тиймээс Чон багш хөдөө байдаг гэрэл рүү очсон байна. Гэвч ээж аав нь тэндээ жижиг цайны газар ажиллуулж нэлээд завгүй ажиллаж байсан учраас Чон багш ажилд нь саад болоод яах вэ гэд хоол идчихэд явсан байлаа. За үүнтэй зэрэгцээд ийм мөрдөгч Хёнгуныг загинж байна. Чи сайн сурдаг байж бодлогогүй үйлдэлээсээ болоод ирээдүгөө балалж байгаагаа ойлгоогүй юу? Чи ийм сайн дүн авах гэж ямар их хичээсэн бэлээ? Эцэг эх чинь чамайг хэн сурах гэж яаж зовж байгаа вэ? Тэгсэн чи энэ ганцхан тэний үйлдэлээрээ бүхнийг нурааж байгаагаа ойлгож гин үү? Энэ талаараа эцэг эхтэй хэлээгүй үсттэй. Тэгэхээр энэ муу мэдээг эцэг эх чинь би дуулгах хэрэгтэй болох нь. Тэгсэн Хёнгун уурлаад ширээн дээрхийг нурааж ийм мөрдөгч рүү дайрах гэсэн чи мөрдөгч тэрний ганцхан мушгаад ширээн дээр дарж орхилоо. Хэцүү вэ нөө? Хүчгүй болсон юм шиг санагдаж байна уу? Тусламж хэрэгтэй юу? Тусламж авах ихний алхам бол тусламж гуйх байд юм штэ. За тэгсэн Хёнгун болсон явдлыг ярьж өглөө.
Эцэг эх нь тэрнийг төлбөртөө санаа зовоод хэрэггүй гэж байнга хэлдэг байсан ч сүүлийн үед сургуулиас төлбөр нь төлөгдөөгүй гэдгийг байнга сануулгах болж тэгээд тэр хөдөө аав ээжийнхээ ажилуулдаг цайны газарт очтол хэн нэгэн гомдол мэдүүлснээс болоод цайны газрыг нь хаахаар болсон байж Чон багшиг оцсны дараахан ийм зүйл болсон учраас багшиг ийм зүйл хийсэн гэж Хёнгун бодож байлаа. Тэгсэн ч ээж аав нь яаж хийж яваад сургалтын төлбөрийг нь төлсөн байна. За энэс гадна тэрэнд чадварлаг гэрийн багш хөлсөлж өгч тэгээд тэр багшийн ачаар Хёнгун хүндхэн шалгалтуудаа амжилттай давсан ч Чон багш давтлага өгдөг багшийн нэрийг мэдсэний дараа тэр багш нь шалтак тоочод Хёнгунд хичээл заахаа болсон байна. Энэ нь тэрэнд с ижигтэй санагдсан гэдгийг ийм мөрдөгчд хэлдэг. Нөгөө талд Чон багш сургуулийнхаа талбай дээрх чулууг төөж байгааг Хожин бишрэнгүү харж байна. Сурагчид завсралгаанаар хичээлээ уншаад алхдаг учраас чулуунд бүдэрч болзошгүй гэж Чон багш энийгээ тайлбарладаг. Хожиныг тэр багшид онцгой сайн хандаад угаад ийм мөрдөгч дурамчхан байна. Тэгээд тэрнийг Хожин дээр ирэхэд мань хүн Чон багшийн бичлэгийг биширсэн байдалтай үзээд сууж байсанд ийм мөрдөгч уурлаа. Тэгээд Хёнгуны түүхийг сонсож үзхийг шаардсанд Хожин үндсэн ажилдаа анхаарцгаая гэж хэлчихэд яваад өгнө. За энэ үеэр гүндэ шилдэг сурагчдын мэдээллийг жигсааж угаад тэд бүгд Ноа Уис академийн давталгад хамрагддаг болохыг олж мэддэг. Тэгээд тийшээ очиод шалгаад үзтэл тэнд нь нэгч сурагч байсангүй. Гэтэл тэр академиг ажилуулдаг бололтой нэг залуу ирээд тэрнийг байцаасанд гүндэ өөрийгөө ахлах сургуулийн сурагч гэж танилцуулаад худлаа ярьсан нь байрагдах шахна. Харин аз болоход гүүн хайтекд найз болж байсан Хёнжу тэрнтэй таарсанд нөгөө залуу тэрнийг орхилоо. Тэгэд тэднийг хоол идээд суужидэл гүүн хайтекийн хоёр ангийн атман жирлээ. Гэтэл тэд Хёнжуг дарамтлах нь битгийхэл шалгалтын дээр хуулуулж туслаарэ гэж тал засч байна. Тэд нар урдынхаас хамаагүй найрсаг харилцаатай болсныг хараад гүндэд сайхан санагдлаа. Оройн тэрнийг сургууль дээр эргэж ирээд тайлангаа биччихэтэл гадаа нь хашгирах чимээ гарсанд гайхаад хартал ийм мөрдөгч талбай тойроод гүйж байна. Мань хүн сурагчийн байдлыг ерөөсө тоохгүй багшид тал засаад байгаа Хожинд ууралсан нь энэ байлаа. Тэгэд гүйж явахдаа тэр анх Хожинтай яаж танилцсанаа санана. Мань хүн ахлах сургуулийн төгсөг ангийн сурагч байхдаа ангийнхаа охиныг бүүлийнүүдээс хамгаалах гэж угаад өөрөө зодуулаад дээрлэхүүлж байжээ. Тэр үед цэрэг байсан Хожин тэднийг зогсоосноор ийм мөрдөгч тухайн үед аврагдсан юм байна. За sorry, борон дахиад нэг ганцхан реклам алгадаадах юм. Memotide брендинг идэвхт найрлага буюу амин хүчлэн тархины эсийн төвшөнд нэвтэрч ой тогтоолд анхаарал төвлөрөлт суралцах хурд сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй хүнс төст эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм байна. Memotide брэнд нь Канада улсад үйлдвэрлэгдсэн, дэлхийн 20 гаруй оронд патентлэгдсэн, чанар аюулгүй байдал нь Канадын эрүүл мэндийн яамнаас олгодог NPN гэрчлэгээ болоод Америк Солонгос зэрэг орнуудын GRAS үнэлгээгээр аюулгүйд тооцогдсон байгалийн гаралтай амин хүчлээр баялаг генетикийн өөрчлөлтгүй нэмэлт сахар агуулаагүй глютенгүй тарих оюуны нэмэлт тэжээл юм байна. Тарих оюуны хүчрхэг дэмжлэг Memotide. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Найзууд чи юм уу? Тусламж хэрэгтэй юу? Тусламж авах ихний алхам бол тусламж гуйх байдаг юм штэ. Тэгэд тэр тухайн үед Хожинаас тусламж гуйснаар мань хүн нөгөө нөхдийг ингэж сургаж байжээ гэж. Маргааш нь Хожин Чон багштай дахиад л уулзаж байна. Ягаад сургуулийн бүх шилдэг сурагчид дандаа Чон багшийн ангийнхан байгааг асуусанд цаадах нь боломжтой баян эцэг эхчүүд багш нарыг их дарамтанд оруулдаг. Тийм болохоор тэр хүүхдүүдийг багш нар надад өгчөгдөг гэд юм байна. Хёнгуноос бусад бүх шилдэг сурагчид энэ Ноа Уис гэдэг академийн дагууланд хамрагддаг юм байна. Та энийг мэдэх үү? Мэдлгүй яхав. Дандаа шилдэг сурагчдыг элсүүлдэг шилдэг академи шүү дээ. Тэгсэн шилдэг сурагч Хёнгун тэр академид элсээгүй болохоор тэднийхний урам нь их уурсан байх та. Төсөөлөд үзье л дээ. Хёнгун сургуулиас хөөгдчихвэл хүнд ашигтай. Ноа Уисийн ашигтай байж мэдхий. Бас топ 10-д орж чадлагүй 11-т орсон Жон Сужон сурагчид ашигтай байж мэдх юм. Тэгсэн мань Чон багшийн царай бараагаад ирлээ шүү. Та яг юу гэх гээд байна? Та хан Эри гэдэг сурагчийг мэдэх үү? Миний өмнө нь ажилласан охтын сургуулийн охин. Нэлээд том шууган болсон. Та мэдээгүй юу? Сони юм да. Та тэр охины дунд сургуулийнхын анги даасан багш байсан байл л шүү дээ. Эри надад хэлсэн юм л да. Тэрний дүн сайн байсан ч энэ сургуульд элсэх гэж чадаагүй оронд нь охтын сургуульд орсон юм байна лээ.
Тэгсэн Эригийн орж чадаагүй байран дээр бас л Жон Сужон гэдэг сурагч орсон байна. Эри Сужон шиг баян эцэг эхтэй биш болохоор шалгалтандаа унчихсан болов. Та тэрнийг шалгалтанд нь унгаахын тулд шаардлагагүй давтлага зохион байгуулж, хамаг цагийг нь үрж, эцэг эхийнхэн дэлгүүрийг хүртэл хаалгах ажил зохион байгуулсан биш үү? Тэгээд энэ удаад та хямуунд ч бас адилхан арга хэрэгэлсэн биш үү? Мань хүн Эригийн хоригдож байгаа газарт очиод Чон багшийн талаар мэдээлэл авсан учраас энэ бүхнийг олж мэдсэн байна. Чон багш Эрид чиний эцэг эх чинь баян биш болохоор та нар юу ч өөрчилж чадахгүй. Яаж ч хичээгээд нэмэргүй гэж хэлж байж. Мэд таны саад хийх гэж оролдоод байгаа хямуунаар төгсөлтийн шалгалтыг нь заавал өгүүлнэ. Оо тийм үү. Баярлалаа. Тэр хүүг шалгалтаа өгөөсэй гэж би их хүссэн. Болж дээ. Би танаа байгууллагад бүрэн итгэж байна. За тэр өдөр хямууныг ангидаа орж ирээс суухад ангийнх нь бүгдээрээ гайхлаа. Тэгээд нөхдөө тэрэнд дургуутсан бол дунд нь нэг охин онцгой дургуутж байгаа харагдана. Тэр өдөр Сужон гэгч охины ээж Чон багштай нэг ресторанд уулзаад хямууныг шалгалтанд оруулал охин нь шилдэг арвд орж чадахгүй болох учраас ямар ч үнээр хамаагүй тэрнийг шалгалтанд оруулахгүй байхыг багшаас шаарддаг. Би танд 10 дахин ихийг төлж байхад бусад сурагчид сайн сураад ганцхан манай охин яхаараа топ арвд орж чаддгүй юм бэ? Энэ маягаараа байвал чамайг хичээлийн эрхлэгч болгох тал дээр би дэмжлэг үзүүлэхгүй шүү. Та амаа хамихаад өг. Охин чинь тэнийг төрсөнд би буруугүй. Энэ асуудлаас болоод би хохирохгүй. Би хаан ч очиод өөрийнхөө хүчээр хичээлийн эрхлэгч болж чадна. Харин танаа охин надгүйгээр коллежид орж чадахгүй шүү. Тэгээд ч та энэ хэрэгт оролцохгүй төр хүлээж. Энэ асуудлыг би өөрөө зохицуулна. Харин нөгөө талд асуудлын нарийн ширээнийг мэдээгүй ийм мөрдөгч хуажинд уралсан ураа гүндэд гаргана. Тэгэд хуажиныг Чон багшийн булхайг илчилж байгаа гэдгийг гүндэгээс олж мэдээд нөхөр бандлаа. Тэгэд хуажинаас уучлал гуйж эвлэрдэг. Тэгсэн цагдаа нар ирээд тэдний гэмгүй сурагчдад хүч хэрэгэлсэн хэрэгээр байцаана гэдгээ хэлнэ. За бас Чой сайд дээр ч цагдаа нар ирлээ. Тэд боловсролын эрхийг хамгаалах товч хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж буруутгаж байлаа. Тэгсэн бас зэрэгцээд Чой сайдыг татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн бол товчооны сүүлд ажиллаж байсан ахлах сургуулийн багш нар Чон багш шиг сайн багш нарыг товчооны ажилтнууд дарамтлсан гэж мэдүүлэг өгч орон даяар цаазаж эхэлжээ гэж. Энэ бүхэн дээр нэмээд Чой сайд хуажин мөрдөгч 2% өшөө авахын тулд сурагчдыг дарамтлаж байсан бол одоо бүр багш нарыг дарамтлаж эхэлжээ гэсэн яриа тарах боллоо. Чой сайдын намын нөхдүүдж тэрнийг бүр мөсөн унгахаар төлөвлөцгөөж цагдаа нар хуажин ийм мөрдөгч 2-ыг төр саадуулсан байна. Зарим нөгөө Чон багш Нови Сактем дээр Сужон охины ээжтэй уулзаж байлаа. Тэгээд тэрэнд шалгалтын тестийн хариуг өгөөд охиндоо цээжлүүлэхийг сануулна. Энийг цээжлээд дүнгээ авч чадахгүй бол би өөрөөр тусалж чадахгүй шүү. Харин цаг нь ирэхэд та надад тус хүргэнэ гэж би найдаж байна. Тэгсэн Сужоны ээж баярлаад багшийг бүх талаараа дэмжинэ гэдгээ хэллээ. Гүндэг товчооны хамгийн доод албан тушаалтай учраас саатуулах шаардлагагүй гэж цагдаа нар үздсэн байж. Тиймээс мань хүн төр саатуулагдсан нөгөө 3 дээрээ ирлээ. Гэтэл Чой сайд тэрнийг яаралтай ажилласаа шилжих хүсэлтэд хэвлж ирээд гарын үсгээд зурулахыг сануулна. Гүндээ тэр бодлоо өөрчилсөн гэж хэлсэн ч сайд нь загнасан учраас саргагүй эрхэнд хүсэлтэд хэвлээд авчраад өгдөг. Сайдч хавцтай өргөдлийг нь аваад хуужин руу дамжууллаа. Тэгээд мань хүнч гарын үсэг зураад хавцыг буцаагаад өгсөнд гүндээ мэхийн ёслоод гараад явдаг. За маргааш нь шалгалт эхлэхэд ангийнх нь хямуунд таагүй хандсан хിവэрэл. Тэгээд Чон багш мөрөнд нь хурж амжилт хүссэнд хямуун сандарлаа. Зарим шалгалтын хариуг хуруун дээрээ бичсэн Сужонч баяртай наргагүй шалгалтаа өгч байна. Нөгөө талд Чой сайдын хариуцдаг боловсролын эрхийг хамгаалах товчооны үйл ажиллагааны хүрээнд сонсгол зохион байгуулж байлаа. Мань хүнийг түлхэж унгах хүсэлтэй гитээ тэргүүтээ улс төрчид тэрнийг хувийн өш хонзонгийн төлөө товчоогоо ашиглаж Чон багш шиг гэмгүй хүнийг хохироож байна гэж буруутгацгаана. Гэвч Чой сайд нэг ч үг дуурахгүй бол байна. Зарим эхний шалгалт дуусаж багш нар сурагчдын тестийн хариуг машинд уншуултал ганцхан сурагч бүх хариугаа буруу хийсэн байсан нь нөгөө Сужон байсанд Чон багш гайхаад сандарлаа. Тэгээд төлөвлснөөс нь өөр шалгалт аваад байгааг ойлгосон тэр шалгалт авч үзсэн танхим руу ороод шалгалтыг зогсоох гэж оролдоно. Бүгд харантайгаа тавь. Энд буруу шалгалтын материалаар шалгалт аваад байна. За Алексан хоочин ороод ирлээ. Шалгалт дуусаагүй байна. Та нар шалгалтаа үргэлжлүүл. Харин Чон багш
Та яг яагаад шалгалтыг зогсоох гээд байна? Хэн нэгэн шалгалтын материалыг өөрчилсөн байна. Үүнээс болоод шалгалт цуслагдсан шүү дээ. Тийм юм болохгүй. Яагаад гэвэл боловсролын эрхийг хамгаалах товчооноос албан ёсоор шалгалтын материалыг сольсон. Биднийг хоригдож байхдаа яаж сольсон бэ гэж та гайхаж байна уу? Тэгсэн гүндэгийн халагдах өргөдөл дээр хуучин тэрний хийх ёстой ажлыг тодорхой зааж өгөөд өөрийнхөө мэйл хаягийг пассворттой өгсөн байж. Тэнд нь шалгалтын материалыг солих зааврыг нэгнгүү өгсөн байсан учраас тэр шөнө гүндээ очиод шалгалтын материалыг сольсон байжээ гэж. За энийг ойлгосон Чон багш уурлаад сурагчдын шалгалтыг хүчээр зогсоох гэж оролдсонд хуучин гарыг нь мушхаад хөөгд гаргана. Шалгалтын үеэр хүүхдүүдэд цаад болох хатуу хориотой. Энэ дөрвөн багш нарт ч хамаатай. Уралсан Чон багш буцаад дайрсанд хуучин тэрнийг дэгээдээд унгаачихна. Тэгсэн сургууль даяар ая явж ангиудад байрлуулсан зураг тассанд хуучин сургуулийн үүслэр удахгүй нэг видео эхлэх учраас анхаарлаа хандуулахыг хүсдэг. Тэгэд мань багшийн бэлдсэн шалгалтын хариуг ганцаараа мэдчихсэн Сүжон шинэ шалгалтанд ганцаараа тэг авсан. Харин хэрв шалгалт Чон багшийн бэлдснээр явсан бол 100 авах байсан гэдгийг нотолж харуулдаг. Сонирхолтой нь товчооныхын шалгалтын материал дугаа бодлогоодыг яг хэвээр нь үлдээгээд зөвхөн хариултын дарааллыг л хооронд нь солилсон байж. Тэгсэн Сүжон гаран дээрх тестийнхээ хариуг арилгах гэж оролдсон ч мөрдөгч амжиж орж ирээд байлууллаа. За тэгсэн Чон багшийн энийг цээжлээ дүнгээ авч чадахгүй бол би өөрөөр тусалж чадахгүй шүү. Харин цаг нь ирэхэд та надад тус хүргэнэ гэж би найдаж байна. Гэсэн ярианы рекорд зурагтаар цацагдсанд мань багш сандарч зурагтыг салгана. Тэгсэн сурагчид болон багш нар ойлгомжтой мань нөхөрлөө бүгдээрээ ууралж эхэлсэн бол хёнгун хуваажинд баярлдаг. Учир нь өмнө нь хуваажин тэрнтэй уулзаж Чон багш шиг адгийн амьтдаас болоод мөрөөдлө хаяхгүй байхыг зөвлөж тэрнийг шангаа хүртнэ гэж амласан байжээ. Зарим нөгөө талд сонсгол ширүүн болж байна. Гэтэ тэргүүтээ улс төрчид сайд руу зогсоо зайгүй дайрч тавшилж товчооны мөрдөгчд хүсвэл хүний амьдж хүрч болох хуулийн зохицуултыг бий болгосон байна гэж буруутгана. Бас охиных нь аминд хүрсэн сурагчийг хуваажин дайрч алах шахсан гэдгийг гэрчлэх цагдаа авчираад хэвлэлийнхний өмнө тэр өдөр болсон явдлыг яриулдаг. Харин Чой сайд цагаа харж ямар нэг зүйлийг хүлээсээр. За тэгэд мань сайдын үг хэлэх ээлж боллоо. Энэ бүх буруутгалыг би сонслоо. Гэхдээ би эхлээд илүү чухал зүйлийн талаар мэдээлэл хиймээр байна. Гэт Чумог гадаад хэлний ахлах сургууль дээр болсон шалгалтын материал задруулах хэрэг гарсан гэдгийг алдартай багш Чон хувьдаа дугуйлан ажилуулах нэрээр шалгалтын материалуудыг задалж нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдэд сайн дун авахт нь хууль бусаар тусалдаг байсан гэдгийг зарлалаа. Тэгэд нөхөр Чон багшийн хууль бус аргын дагуу хүүхдүүд нь сайн дун авсан эцэг эхчүүдийн нэрийг зарлсанд тэр дунд нь дандаа нөлөө бүхий бизнесмэнүүд, улс төрчид, төрийн албан хаагчид байж таарцгаана. Ойлгомжтой гэж. Тэгсэн тэдний дунд Чой сайдыг унгаахаар улаарч байсан нөхдүүдийн нэг И Чолмёны нэр байсанд нөхөр босч ирээд үгүйсгэх гэж оролдоно. Хүүхдийнхээ булааг орон даяар дэлгэрүүлэх гээгүй бол та дуугуусуу. Та нар чинь ер нь яасан хүмүүс вэ? Хүүхдүүдэд үлгэр дуурайлал болох ёстой багш нар нь хүүхдүүдийг ар гинийх нь байдлаар ялгуурлаж, дүнг нь боож, боломжийг нь хааж болно гэж үү дээ. Багш гэсэн нэр зүүсэн болгон багш шиг байдаггүй. Биднийг зөвхөн сурагчдыг онилж байна гэж та бүхэн буруутгасан. Тийм биш байгааг та бүхэн харж байна. Бас намайг хувийн үш хонзон авах гэж ийм зүйл хийж байна гэсэн. Яаж ингэж хэлж чадж байна? Манай товчоо багшийн талдаж, сурагчийн талдаж биш. Харин хохирогчийн талдал зогсно. Үүнийг та нар өшөө авалт гэж нэрлэж болно. Бид хохирогчдын төлөө шудраг ёсыг тогтоож өгөхийн тулд хийх ёстой бүх алхмыг хийх болно. Бүх багш нар, бүх сурагчид муу мухай биш ээ. Цөөн хідэн ялзарсан альмал байгаа. Тиймээс багш нар нь багш нар шиг, сурагчид нь сурагчид шиг, эцэг эх нь эцэг эх шиг байхад дэмжлэг үзүүлэх нь манай товчооны зорилго. Харин гэмт хэрэгт холбогдсон хүмүүс зугдах гэж бодоод хэрэггүй. Та нарт бүгдэд хилийн хориг тавьсан. За тэгсэн бүгдээрээ хэлэх үггүй болцгоолаа. Ингээд зорилгоо биелүүлсэн товчооныхон сургуулиас нүүхэд хёнгун ирээд тэдэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлдэг. Мань хэдэж тэрэнд амжилт хүсээд явцгаана. Өнөөх Чон багштай холбоотой бүх сургалтын материалуудыг хурааж авсан бол тэрнээс хууль бус үйлчилгээ авсан хүмүүс бүгдээрээ цагдаад шалгагдаж эхэлдэг. Харин хуваажин цагдаад баригдсан Чон багшийг хоригдож байгаа Эритэй уулзуулна. Энд хүрээд энэ галзуу цувралын парт 2-ын тайлбар маань дуусч байна. За
Үйл явдалч нэрэ. Улмал галзуу болсоор байна. Энэ галзуу сурал яахан аргагүй бид бүхний сэтгэл зүрхийг галзуу ихээр татаж байна гэж. Тэгэхээр яахан ойлгомжтой аль болох хурдан дараагийн партинд оруулна гэж. Ер нь тэгээд одоо манайхтай ойролцоо юмнууд ч бас их гарч шүү, их гарч ин. Одоо бодох юм чих байна, тэ санах юм чих байна. Бас л шүүгэл дуургаж байгаа бас цовруулын болов гэж мөн бороод нь бас бодогдож шүү. Та нарт мань одоо ямар санагдж байгаа бас мөн бороотойгоо хуваалцсан үз. За тэгээд мөн борогийнхэн тайлбартай ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаж байгаа шүү. Тэгээд одоо таалагдж байгаа бол та нар маань шүү дээ. Галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж. За тэгээд хэдэн бороонууд нь энэ галзуу цувралын энэхүү дугаарыг таны арьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй юу скин. За бас генетикийн өөрчлөлтгүй, нэмэлт сахар агуулаагүй, глютенгүй, тарих оюуны хүчирхэг дэмжлэг Memotide хамтран ажиллаа. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээд та нар маань сабадраагүй саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу сервис сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлээрэй гэж. Тэгээд дараагийн партиг нь аль болох хурдан яриулмаар байвал та нар маань штэ. We need part 3 bro гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд түр баяртай.